Нийслэлийн шүүхийн 2006 оны 3 сарын 7-ны өдрийн 103 тот магадлалаар Улаан загалмай хадгаламж зээлийн хуршааны үүсгэн байгуулагч оюун бэм гэрэл нараас судал 770.4 сая төгрөгийг гаргуулж тус хуршааны хохирогч нарт олохоор шийдвэрлсэн. Улаан загалмай хадгаламж зээлийн хуршааны төлбөрт холбогдуулан мөрдөн байцаалтын шатанд битүүмжлэгдсэн 606.2 сая төгрөгийн үнэ бүхий 18 үйл хөдлөх хөрөнгө, үнэлгээ хийгдээгүй 2 ширхэг автомашин, 11.7 сая төгрөгийн үнэ бүхий 194 ширхэг хөдлөх хөдөлгөөг хүлээн авч өнөөдрийн байдлаар 17.7 сая төгрөгийн хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсан байна. Цагдаагийн байгууллагаас хүлээн авсан 606 сая 245,800 төгрөгийн үнэлгээтэй 18 үйл хөдлөх эд хөрөнгөөс 88 сая 583 мянган төгрөгийн 7 үйл хөдлөх эд хөрөнгө тус хоршооны зээлдэгчдийн төлбөрт битүүмжлэгдсэн байсан төлбөр төлөгдөж чөлөөлөгдсөн. Албадан дуудлага худалдаагаар 1 үйл хөдлөх эд хөрөнгө зарагдсан. Цагдаагийн байгууллагаас хүлээн авсан 11 сая 735 мянган төгрөгийн үнэлгээтэй 164 ширхэг хөдлөх эд хөрөнгийн 1 сая 980 мянган төгрөгийн 1 ширхэг хөдлөх хөрөнгийг шүүхээс чөлөөлж 3 сая 150 мянган төгрөгийн 3 ширхэг хөдлөх хөрөнгө, шинээр 2 сая 500 мянган төгрөгөөр үнэлүүлсэн 1 ширхэг автомашин тус зарагдсан байна. Худалдан борлуулсан эд хөрөнгийг оноор нь авч үзвэл Улаан загалмай хадгаламж зээлийн хуршааны нийт хохирол 770 сая 484 мянга 800 төгрөг бөгөөд төлбөр барагдуулах ажиллагаа 30% явагдаж байна. Тус хадгаламж зээлийн хуршааны 6 сая 280 мянган төгрөгийн үнэлгээтэй 157 ширхэг хөдлөх хөрөнгийн үлдэгдэлтэй байна. Баянзүрх дүүргийн шүүхийн 2006 оны 10 сарын 26-ны өдрийн 242 доод шийдэх тогтоолоор ажилчны бүх хадгаламж зээлийн хуршааны үүсгэн байгуулагч гүржвийн цэвэрлэгээс 311.8 сая төгрөгийг гаргуулж тус хуршааны хохирогч нарт олгохоор шийдвэрлсэн. Цагдаагийн байгууллагаас хүлээн авсан дээрх хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах ажиллагааг явуулж нийт 850 мянган төгрөгийн үнэлгээтэй 7 ширхэг хөрөнгө худалдан борлогдсон. Худалдан борлуулсан эд хөрөнгийг оноор нь авч үзвэл 2008 онд 350 мянга, 2009 онд 500 мянга, 2010-аас 2011 онд эд хөрөнгө зарагдаагүй байна. Ажилчны бүх хадгаламж зээлийн хуршааны нийт хохирол 335 сая 536 мянга 154 төгрөг бөгөөд төлбөр барагдуулах ажиллагаа 3.5% явагдаж байна. Тус хоршооны төлбөр барагдуулалт ийм доогуур үзүүлэлттэй байгаа нь улсын дээд шүүхийн 2010 оны 4-р сарын 30-ны өдрийн 201-р тогтоолоор ажилчны бүх хадгаламж зээлийн хуршааны анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож гээ цэвлээд холбогдох 205 462 26 дугаар эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн шүүхийн шинжилсэн хилцүүлэгт буцаан шийдвэрлэж Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн тэгс А дугаар шийдвэрх тогтоолоор гээ цэвлэгийн төлбөрийг 335 сая 536 мянга 154 төгрөг болгон өөрчилж битүүмжлэгдсэн 140 сая 401 мянга 200 төгрөгийн үнэлгээтэй 3 үйл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлээс чөлөөлж шийдвэрлсэн юм. Тус хоршооны 311.8 сая төгрөгийн төлбөрт цагдаагийн байгууллагаас 15.1 сая төгрөгийн 212 ширхэг хөрөнгө ирсэн. Өнөөдрийн байдлаар тус хоршооны төлбөрт хураагдсан 14.1 сая төгрөгийн үнэлгээтэй 204 ширхэг хөдлөх хөрөнгийн үлдэгдэлтэй байна. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 4 сарын 23-ны өдрийн 142 доод шийдэх тогтоолоор Төгсөрдөн сан хадгаламж зээлийн хуршааны үүсгэн байгуулагч Адамбын цогт хоёроос 1 тэрбум 162.7 сая төгрөгийн төлбөрийг гаргуулж тус хуршааны нэр бүхий 194 хохирогч нарт олгохоор шийдвэрлсэн. Тус хадгаламж зээлийн хуршааны төлбөрт холбогдуулан мөрдөн байцаалтын шатанд битүүмжлэгдсэн 53.2 сая төгрөгийн үнэ бүхий 1 үйл хөдлөх хөдөлгөөнг 10.9 сая төгрөгийн 48 ширхэг хөдлөх хөдөлгөөнгийг бол цагдаагийн байгууллагаас хүлээн авч 97 сая 120 мянган төгрөгийн хөрөнгийг бол худалдан борлуулад байна. Цагдаагийн байгууллагаас хүлээн авсан дээрх эд хөрөнгийг худалдан борлуулах ажиллагааг өнөөдрийг хүртэл явуулахад нийт 97 сая 120 мянган төгрөгийн үнэлгээтэй 10 ширхэг хөрөнгө худалдан борлогдсон байна. Худалдан борлуулсан эд хөрөнгийг оноор нь авч үзвэл
Одоо 9 сая 265,800 төгрөгийн үнийн дүнтэй 38 ширхэг хөдлөх эд хөрөнгийн үлдэгдэлтэй байна. Сонгон хайрхан дүргийн шүүхийн 2007 оны 1-р сарын 11-ний өдрийн 27 тоо шийдэх тогтоолоор Глоб кредит хадгалан зээлийн оршин үүсгэн байгуулагч Жуудын Минд баяр мах холын цэцэг манараас 11 тэрбум 827 сая 808 мянган төгрөгийн төгрөгийг гаргуулж 14,453 ширхгийн 4 тэрбум 453 сая 20 мянган төгрөгийн хөрөнгийг худалдан борлуулж нэр бүхий 1233 огшдод олохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 675 сая төгрөгийн үнэлгээтэй нэг объектыг шүүхийн шийдвэрээр дуудлага худалдах хөрөнгөнөөс чөлөөсөн. Иргэний хариуцагчаар тогтоогдсон 6 төлбөр төлөгч төлбөрөө төлж барагдуулсан тул 189 сая 985 мянган төгрөгийн үйл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлээс чөлөөлж 1 тэрбум 869 сая 760,340 төгрөгийн 13 үйл хөдлөх эд хөрөнгийг 8777 ширхэг 338 сая 807,660 төгрөгийн дагалдах хөрөнгийн хамт үйл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулсан ба 248 ширхэг 33 сая 280,300 төгрөгийн хөдлөх эд хөрөнгүүдийг дэлгүүрийн журмаар худалдан борлуулж нийт 2 тэрбум 573 сая 376,560 төгрөгийг төвлөрүүлээд байна. Худалдан борлуулсан эд хөрөнгийг оноор нь авч үзвэл 2008 онд 451 сая 564,700, 2009 онд 257 сая 325,800, 2010 онд 1 тэрбум 845 сая 773,560, 2012 онд 18 сая 712,500 төгрөг байна. Худалдан борлогдоогүй 3 ширхэг 68 сая 104 мянган төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх эд хөрөнгө нь хөрөнгийн маргааны улмаас худалдан борлогдоогүй 272 ширхэг 372 сая 508,100 төгрөгийн үнэлгээтэй хөдлөх хөрөнгийн үлдэгдэлтэй байна. Чингэлээ дүргийн шүүхийн 2007 оны 6 сарын 14-ний 178 доод шийдэх тогтоолоор CMC хадгалан зээлийн оршин үүсгэн байгуулагч Дармаагийн оюун цэцгээс 2 тэрбум 236 сая 780 төгрөгийн төлбөрийг гаргуулж 61 ширхгийн 1 тэрбум 057 сая 708 мянган төгрөгийн эд хөрөнгийг худалдан борлуулж нэр бүхий 138 огцод олохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар CMC хадгалан зээлийн хоршооны хөрөнгө болох 18 сая төгрөгийн үнэлгээтэй нэг үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар оруулан 20 сая 200 мянган төгрөгөөр 11 ширхэг хөдлөх эд хөрөнгийг 3 сая 897 мянган төгрөгөөр дэлгүүрийн журмаар худалдан борлуулж эргэн төлөгдөх нөхцлөөр барагдуулах тухай хуулийн дагуу төрд шилжүүлсэн ба төрийн өмчөд 598 сая 187 мянган төгрөгийн эд хөрөнгийг төлбөрт шилжүүлэн өгсөн болно. Худалдан борлуулсан эд хөрөнгийг оноор нь авч үзвэл 2007 онд 35 мянга, 2008 онд 24 сая 97 мянга, 2009 онд 257 сая 325,800, 2010 онд 598 сая 187 мянга, 2012 онд 80 мянган төгрөг байна. Худалдан борлогдоогүй 3 ширхэг 18 сая 569 мянган төгрөгийн үнэлгээтэй хөдлөх эд хөрөнгө нь худалдан борлогдоогүй 3 ширхэг 18 сая 569 мянган төгрөгийн үнэлгээтэй хөдлөх эд хөрөнгө үлдэгдэлтэй байна.